Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бад лагшин амгалан үйлс өндөрөө. Тулаан нэвртэй подкаст. Бүхийн тухай домгууд 13 дугаар хэсэг. Хулгар нацаг хэмээх баян мөнх арслан. Түшэт хан аймгийн Дайчин Чинфангийн хушуу Хангалын голын адаг хаваар 1860-аад оны үед нутаглаж байсан ард дашийн ихнэр соном нярайлж нэгэн хөвгүүн төрүүлв. Энэ хөвгүүн домогт хулгар нацаг хэмээх баян мөнх арслан байлаа. Эцэг дашин тунчиг сайн барилддаг харцаг цолтой нэгэн байв. Эднийх мал хөрөнгө багтай харц ядуу айл байжээ. Нэгэн үдэш Шат дагва гэдэг хүн ирж өрнийхэн загнаад тэднийг унтуулахгүй байсанд гэрийн хойморт хэвтэж байсан 17 настай нацаг хүү өндийч сууж байснаа ившээж хоёр гараа сунган хүчтэйхэн сунаасанд өнөө хүний цээжинд хурж хавиргыг нь гимтээчихжээ. Эцгийгээ нас барсны дараа нацаг өрх гэрээ толгойлох болов. Дүү Санзай, Равжа хоёр нь маш их бяр тэнхээтэйж дүүнг дүү хүмүүс байсан учраас нацаг хоёр дүүгээ хүний ам хохироож мэднэгээд барилдуулахгүй сэрэмжлэн хордог байж гин. Нэг намар их соном нь хүү Санзай Равжа хоёрыгоо өглөө эрт түлээнд явуулжээ. Үд хивих үед нэг нь үндсээр нь булга татаж унгаасан бүдүүн хар мод чирээд нөгөөх нь хэмхэрсэн тэргээ баглаж үрээд үхрээ хөтлөөд ирэв. Их нь хайрн тэрэг шараа алж хайгүйний амаа да гэсэн гитг. Нацаг эгэлгүй их бяртай арга овсгоогоор гайхагдсан хүн байжээ. Хөгшчүүд ярихдаа хулгар нацгийн тухай сонсоогүй чих бахтан гайхаагүй нүд сэтгэл гэж юр тэр үед байгаагүй гэдэг билээ. Хулгар нацаг буюу баян мөнх арслан Даншгийн наадамд 1886 онд 1032 бүх барилдахад 8, 1890 онд 1069 бүх барилдахад мөн 8 давжээ. Чухам хэдэн онд арслан цол хүртсэн тодорхойгүй. Харин нацаг хэрхэн яаж арслан болсон тухай хуучжуулаас сонсоход чөлөөт бүхийн баг хэмээх балдны санжаагаа ийхүү ярьж байжээ. Хулгар нацаг хэрэг цэжиглэгдэн мөрдөгдөж байв. Шоронгийн ахлах хуйгаар дамжуулан хушуу ноёноосоо та намайг улсад барилдуулаач. Тэгвэл би төрүүлж хушууныхаа алдрыг дуусгах болно. Хэрв ингэж чадвал та намайг дээдэс айлтхан хэрэгээс мулталж чадах уу? Хэмээн асуулгажээ. Ноёнд зөвшөөрч нацаг даншигт барилдаж дөрөвт үлдээ дунжээ. Тэгтэл ноёнтон хэлсэн амандаа хүрсэнгүй. Худал хэллээ. Шэлийн сайн ирж болдоо. Хэмээн ширүүхэн байхад нацаг ноёнтон минь даншиг бол төрийн гол наадам. Энэ их наадамд хэрэгтэн ялтан хүн төрүүлэх нь онцгүй хэмээн бодлоо би. Хэрв таныг сойрхол 10 засагтч барилдаж төрүүлье гэхэд хулгар нохоо чи ийм зайлтай байх гэд ноён инээгээд 10 засгийн наадамд барилдахыг зөвшөөрчээ. Энэ наадмын үзүр түрүүнд намхаа авраг нацаг хоёр үлдэв. Аврагтай үрж байх хооронд нацаг нэгэн ахмад бүх ноднон жил намхаагаас хүн голлож нохой мордвол чи яах вэ гэж асууж байсан нь нэг л учиртай байж хэмээн бодож байлаа. Хоёр их хүчтэн хэд удаа барьц тавилцв. Нацаг ялгүй хэвгүй газар харсаар яг тийм мөч яг тийм игзэг таармагц аврагыг улаан суугаар нь тэврэн нохой мордож хөөгөөд давжээ. Ингээд 10 засгийн наадам төрүүлжээ. Нацаг улсын арслан цол хүртэж ноёнч түүнийг дээдэс айлтхан хэрэгээс мулталсан юм гэдэг. Хулгар нацаг бол тэр үеийн Монголын шилийн сайн ирчүүлийн нэг байв. Вангийн хүрээний заяатын пүүсийн данжаад сайхан жороо шарга морь худалдан авчээ. Шарга морьоо хаяа унаж хороо захаар гарт зугаацсан гайхуулж авдаг боловч угаасаа унаанд сайнгүй учир дэмийл хадгалан тижээж борддог байж гин. Нэгэн шүн хулгар нацаг түүнийг хулгаалan авахаар мухрын дамб гэдэг хүнтэй хоёул очив. Нацаг
Хашааг давж ороод шарга морины 4 хөлийг хүлээд өргөж 2 метр илүү өндөр шивээ хашаан дээгүүр давуулан шидэхэд дамб гадна талд нь зэхэж байгаад газар хөргөлгүй тосож авсан гин. Харин мухрын дамб гэдэг нь бяр чадвал ихтэй тэмээнд хоёрыг ачдаг урдын мухар баглаа барааг пүүсийн хашаан дээгүүр давуулж шидэхэд газар хөргөлгүй тосож авч байснаас мухрын дамб гэж алдаршсан юм гэдэг. Нэгэн намар Бээжингээс Тэмэнжингээр ирсэн Манжамбны ачаа барааг Бээжин сономын хашаанд буулгажээ. Тэднийх 2 метр гаруй өндөр хашаатай, бат бих цойж цуурахтай, дааман хаалгатай, гисэр сүмээс зүүн урагш 500 м орчим газар байжээ. Өглөө нь босоод эд юмсаа бүртгэхэд 4 тэн бараа алга гин. Шөнийн цас орсон тул мөрдөж үзвээс 2 хүн ирж хашаа давуулан аваад гандангийн зүг яваад олны мөртөө хутгалдан алга болжээ. Хүний санаанд багтамгүй энэ хачин явдлыг Манжамбанд мэдэгдэхэд тэр үед хүрээний хэргийг эрхэлж байсан дайчин Чинван ханд доржиг дуудаад хулгайчийг нэн даруй бол гэж тушаажээ. Энэ ер нь манайхны хөх ирчүүлээс зайлахгүй гэж ханд дорж дотроо бодоод амбныхаас гарчээ. Гараад дагалдан явсан хүмүүсээсээ нөгөө хулгар нохоо хаа явдгийм бол гэхэд өчигдөр орой хүрээнд ирчихсэн явж байна билээ гэж нэг хүн хэлсэнд за тэр ёор түүнээс гарцаагүй даруйхан олоод ир гэв. Нацаг сандаг очир начин химэх шин жам зарслангийнд байсныг тэр даруй авчирваас за нацаг чи амбны 4 тэм барааг яасан гэж дайчин ван тулган асуухад за тэндэл би гэж Дүнхрийн аймгийн хашаа руу заажээ. Чи яаж авав? За жамцтай хоёул ирээд өргөөдөл аваад явчихсан гэлээ. Ил байдлыг дайчин ван ханд дорж амбанд мэдгцэнд 2 тэмээний бүтэн ачааг 2 хүн авч явсан гэдэгт би хувьдаа итгэхгүй юм. Хэрв энэ үнэн бол надад хэрхэн авсныг нь үзүүл гэлээ. Үзүүлэх болоход нацаг жамц 2 том модон шаттай иржээ. Тэр хоёр хашааны гаднаас шатаа тавьж нацган шат дагаж хэрмэн дээр гармагц шатаа авч дотогшин тавиад түүнээ дамжин хашаанд орж нэгэн тэм барааг баадантай юм мэд өргөн авчираад шатны дээгүүр хэрэм давуулан шидэж өгсөнд жамцсан тосож аваад газар тавьжээ. Ийхүү 4 тэм барааг авч 2-2-оор нь оосрлон үүрээд шатаа нацганд бариад баруун тийш алхаад явчихжээ. Нэг ч амралгүй явсаар гандангийн дэнж гарч одоогийн гандан тэгчинлэн хийдээс баруун урагш байсан Дүнхрийн аймгийн хашаанд хурж ирэв. Үүнийг үтсэн амбан тэдний хүчийг гайхан магтаж шөнийн авсан 4 боотол ачааг зүгээр өгч хойшид миний юмыг бүү аваарай гэж загсан гэдэг. YouTube дээр Туулаа нэртэй подкаст. Нэгэн зүүн амар баясгалант хийдэд цамын үеэр тоймгүй олон мөргөлчөд цугларжээ. Эрэм их баггүй хийдийн зүүн их хаалга руу шахацалдан зүтгэж байв. Хаалганы дотор тал 4 хаалгач байсан боловч олон зуун хүний хүч яваандаа хаалгыг хандлан цөмлөж орох янзтай болжээ. Хаалгач нар сандарч бүх хүчээрээ дарвж ямар ч нэмэргүй тул ийш тийш хартал хулгар нацаг ойрхон зогсож байна. Хүй, чи юу хийгээд дэмий зогсоод байгаа юм? Наашаа ирж илбэлцээж. Наан чин сүйд боллоо гэж хаалгач нар хашгирчээ. Энэ үед олон хүн дааман хаалгыг нугсаар нь хэмэх түлхэхэд хаалга нь дотогш унаж байтал нацаг хурдан гүйж очиод 2 гараараа дааман хаалгыг түлхэсэнд үе болон хүнийг дааман хаалгатай хамт гадагш нь булт түлхээд тогтоож байсан гэдэг. Даншиг 10 засгийн наадамд ирсэн бөхчүүл нацгаа сайж эмээдэг байсан гин. 3-ын даваанд амаавах үеэсээ эхлэн бүхий майхан хисэж аль цол гордож буй дөмгүүр бөхөөс. За дүүгийн алдар хинсэн билээ гэж асууж явдаг. Цаад хүн нь нэрээ хэлэхэд за сонслоо. Дараагийн даваанд ах нь чамайг хүрдчихье гэд явчихдаг байжээ.
Цаад хүн нь айхын эрхэнд хүнээс нууцгаахан очиж "Нацаггүй намайг битгий аваач" гэж гуйдаг байж. Үүнд нацаг ажигчгүй. "Өгөхөл юм мэдэнтэй. Хулгар нацагт ямар нэр байх вүш. Ахиухан юм өгвөл авахгүйж байж мэднэ" гэдэг байжээ. Тэгээд нацаг 6-7-гийн даваа орчимд ямар нэгэн хүнд бууж өгөөд гадуур наргиж явдаг байсан гэдэг. Иймийн учир нацаг томоохон наадамд төрүүлж яваагүй байж. Шилийн сайн эрд тэгж алдаршиж олонд нэрээ зарлуулж байх сонирхолж байгаагүй биз. Хошуу наадам шовтрох үедээ орж байв. Үзүр түрүүнд хулгар нацаг нэгэн залуу бүхтэй үлджээ. Тэгэх залуу бүх хэлэх юм. "Нацаггүй та надад буугаад өгчих" гэж гуйгаад 50 лангийн мөнгөн юмбүү дээлийн хувь торог барьжээ. Тэгэхэд нацаг "Эзэн ноён намайг энэ наадам заавал төрүүлэн шүү гэсэн. Зүгээр бууж өгвөл намайг банцдах биз. Тийм учраас би эхлээд хэд халж туйсан дүр үзүүлнэ. Харин чи сайн тогтъё шүү. Тэр үед намайг хутгачаарай" гэж анхааруулв. Гэтэл залуу бүх нацгийн туйлах дүр үзүүлснийг тогтоож чадалгүй унжээ. Дараа нь залуу бүх хэлжээ. "Та надад бууж өгөхөөр амлаж шан харамж авсан шүү дээ" хэмээн гомдлоход нацаг "Дүү минь, эр хүний ганц 2 халааг даахгүй байж наадамд төрүүлэхийг бүү яар. Ах нь хэлсэндээ хүрсэн. Дааж ч тэссэнгүй. Хогч нь" гэж хэлээд яваад өгсөн гэдэг. Дайчин Чинван ханд дорж нэг намар хулгар нацаг нарын хідэн хүний хамт салхинд гарангаа гөрөөс үргээгээ цуураар нь ан амтан ирээгүй тул их үлийн давааны зүүн оройн дээр сууцгааж байж. Гэтэл сэрийн голоос нааш замаар нэг хонь хөтөлсөн явган хүн явж байгааг хараад ханд дорж ван "Нацаг, чи тэр хүнийг айлгаж гэмтээлгүйгээр хөтөлж аваа хоньыг нь хулгааглаад аваад ир чадах уу" гэсэнд "За, би хичээж аргаар авчирья" гэд модон дундуур явгангүйгээд явчихав. Нацаг үлийн давааны өөрийн зам дээр өрөөсөн гутлаа тайлж баахан шавар нялж хаяад мод ширэнгэн дундуур явж давааны ард модны захын зам дээр нөгөө гутлаа зүгээр тавиад орхичихв. Тэгээд бас буцаж ширэнгэн дундуур явж очиод түрүүчийн хайсан гутлынхаа тушаа нуугдан харж байтал хонь хөтөлсөн хүн ирээд зам дээр хөвтөө гутлыг хөлөөрөө эргүүлж ийш тийш харж байснаа авсангүй зам өгсөд явжээ. Нацаг тэр гутлаа аваад эргэн модон дундуур гүгээд давааны ард тавьсан гутлынхаа тушаа ирээд нуугдан харцуудал нөгөө хүн давааны ар руу орж ирээд зам дээр тавьсан өрөөсөн гутлыг авч үзэж байснаа хоньоо модноос ууж орхичход давааны өвөрдөөсөн гутлыг авах бололтой буцаад явчихв. Энэ хооронд нацаг 2 дахь гутлаа авч өмсөд хоньыг тэврэн авч ирсэнд ноён болон түүний хамт явж байсан хүмүүс гайхан инээлджээ. Оройн нацаг өлийн даваанаас хоньоо алдсан хүн тамган дээр ирж хоньоо ав гэж зарлуулсанд эзэн нь ирж хоньоо авсан юм гэдэг. YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж ба сонсож байна. Бүхийн тухай домог таалагдж байвал сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн Туулаа нэвртэй подкастын 2 дахь суваг болох Газрын гаваас подкастыг сонирхоорой. Газрын гаваас подкаст руу орох холбоосыг description хэсэгт байрлууллаа. Та суваг руу минь ороод subscribe дарахад хангалттай. Газрын гаваас подкаст. Хулгар нацаг нэгэн 100 вангийн хүрээгээр хэсэж явтал нэгэн хятад наймаачин заяатын пүүсээс баахан торог дурдан чихэр чавга моринд ачаад зүүн хой зүг гарах гэж байна гэж хүмүүс ярилцаж байхыг сонсчээ. Нацаг мордож дашмэрэгний давааны амны ширэнгэн дотор тосож суутал нөгөө хятад нэгэн ачаатай цагаан морь хөдлөөд өгсөж ирэв. Нацаг хамаг хувцаа тайчин чармаа нүцгэлээд хажуугаараа өнгөрмөгцөн хойноос нь очиод нэг мөрөгцөг тойрхийнх нь өмнөхөн ачаатай морьных нь хазаарыг нь мултлан авч өөрийнхөө толгойд өглөв. Номхон цагаан морь зогсоод үлдэв. Нацаг морьны оронд хөтлөгдөөд нилээн явсанд хятад ажигчгүй яваад л байж. Хаяа жаахан чангаасанд
Өнөө хятад ёр эргэж харахгүй урагшаа зүтгэж чөва гэд үглээд байх юм. Тэгэхээр нь бүр явахгүй зогсонд хятад баахан урагшаа зүтгэж чангааж байснаа уур нь хүрсэн бололтой. Яасан жолго гэд хашгиран эргэн хармагц жигтэй муухай бархиран зүхтаж эргэн харан гүйж алга болсон юм гэдэг. Тэр хятад цагаан морь хөгшөрхөөр чөтгөр болдгийм байна гэж ярьж байсан юм гинвэлээ. Сайн ноён хан аймгийн нутаг одоогийн Хужирт сумаас зүүн урд зүгт нутаглаж байсан Самбын Шарав гэдэг хүн 20 гаруйхан настай байхдаа баян эцгийн үлдээсэн мал хөрөнгийг өвлжээ. Нэгэн хаврын өдөр гинэт хүчтэй цасан шуурга тавьж хідэн адуунд шуурга уруудан зүүн урагшаа цувжээ. Шарав яарахта дулаан хувцас сольж өмсөж амтсангүй. Сармаа дээл хуучин муу хилэн малгайтай мордож адууга тогтоож дийлэхгүй шүүний турш явсаар үүр цайлгажээ. Үүрээр шуурга намдаж үл мэдэх их талд адууга тогтоож байтал урд зүгээс 3 бараа юм ордиж ирэхийг үзвэл том хар булгаар богцтой 3 морьтон байна. Тэд Шарваас хэний адуу болохыг асуусанд тэрээр айсандаа "Манай ноёны сүрэг би адуучна" гэж. Гэтэл тэд "Чи энэ адуундаа байгаа сайн мордыг мэддгийм байгаа биз? Шилээд бариад бай" гэж хэлээд морноосоо бууцгааж богцноосоо олон ногт гаргаж гин. Шаравч морь уургалж нөгөөдүүл нь ургалсан мордыг нь ногтлон авч заримыг нь голж тавиад өөрснөө тэр морийг барь гэж зааж бариулсаар хүн бүр 6 морь холбож аваад явах янзтай болов. Гэтэл тэдний нэгэн Шарав руу дохиж энэ мөг энд нь цохиж хаяад аваад явчихъя. Гэтэл өөр нэг нь энэ хүүг харсаар байтал хагархаа мод толгойж түрээнд нь алга. Хаалганы улаан хуйдч бүсэнд нь алга. Энэ мүү ядуу амтныг цохиж хаяад яах вэ? Бас чиг ирэх үе юм байна. Хэдэн морь хөтлүүлээд аваад явъя гэд Шаравт хандаж чи дахиад 6 морь барьж ир гэлээ. Шарвын барьсан 6 морийг холбоод одоо чи өөртөө хань болохоор нэг сайн морь барьж аваад унаагаа соль гэсэнд Шарав хамгийн сайн гэж боддог бөхтрөх дайхад хулаа барьж эмээлээд мордов. Тэд Шарваар 6 морь хөтлүүлэн зүүн хойд зүгт хагас өдөр яваад Шивэд гэдэг намхан улсын ар оройд хоошоо харсан ханан хадны ёроолд бууж мордоо бүхлөв. Тэгээд богцнуудаасаа тарган хоньны чансан мах цагаан бүкст хэмээх лонхтой арх гаргаж дээлээ тайлан идэж унгаа. Шарвигч ид гисэнд тэрээр айгаад олигтойч идэж чадсангүй. Тэдний яриаг сонсвоос Дайчин Вангийн хулгар нацаг далаа үгүний аргил зүгий Даян дээрхийн битүү хар гэдэг нэр хочтой хүмүүс яваа болохыг мэджээ. Шарвыг цохиж хаяад явъя гэдэг нь аргил зүгий, аваад явъя гэсэн нь хулгар нацаг байж. Тэд тэндээс 3 хоног шүн голдуу яваад Барагцаалваас Архангай аймгийн зүүн хойд нутгийн оймод асах хад ихтэй том уулын ар хаваар хөндлөн хижиж явтал хиц налуу хад асах руу өвлийн цагт тошигнон урсаж хүлцэн өргөн мөсний өнгөн тал нь хайж урссан боловч ёроол нь хавтгай шиг гүйлгэр байв. Түүнийг хөндлөн гарахаар Шарвыг 6 морио хөтлөн төрүүлэн гар гэсэн тул ёсоор явтал хөдөлсөн морд нь хальтран унацгааж гулгасанд холбоотой мордоо тавьжээ. Унаж явсан дайхад хул морины 4 хөл нь гүйлгэр мөсөн дээр тажигнан цааш ахиж байсан тул Шарав энэхэн боломжийг ашиглан зүхтах бодол нэгэн төрөв. Гэтэл ард нь хараа зогсож байсан аргил зүгий. "Нацаг, би чамд юу гэж хэллээ? Энэ одоо зүхтаах нь" гэж хэлэнгүүд эмээлийнхэн урд бүрэгт байсан урд суран бугуулыг шидэв. Тэр бугуулын гогцоо Шарвын муу хилэн малгай дээр буусан боловч малгайтай нь хамт шилэн хүзүүрөө нунаж азар ам болторчээ. Шарав морины сайнаар зүгтэн гарч нутгаа сураглан явсаар гэртээ хурж ирсэн гэдэг. Тэр цагаас хойш сайн ноён ханыхан хулгар нацаг хүний амьд халддаггүй сайн ир гэж ярилцдаг болсон гин. Бүхийн домог.
14-р хэсэг. Хулгар нацаг буюу баян мөнх арслан. Нацаг ганцхан нийлдэг нэгэн сайн ирийн хамт говь мэргэн вангийн хушууны нутаг руу орж захын айлд буун зам асуужээ. Гэрийн эзэн хэлж гин. Та нар барангувыг давсан чимээр явж огт болохгүй. Маш айхтар аюултай махчин гарсан юм гин гэжээ. Хоёр сайн ир тэр айлаас мордоод зүглэж болохгүй гэсэн чимээр явхаар шийдэв. Нөхөр нь ялгүй зам гажиж нэг айлаар саатаад араас нь очихоор болж салж явв. Нацгийг цааш явж байтал том хар гэр тааралджээ. Уг гэрт ортол дөрвөн мөчөөрөө тэлж баглуулсан хижээл насны хүн хэвтэж байна. Тэр хүн хэлжээ. Яасан? Заяан дэлгэрсэн хөөвэ. Ах их чинь дээрэмчдгүүлж орхиод адуу маалыг минь хөөгөөд явчихлаа. Хатаж үхтгэн даваан дээр чи ирлээ гэж. Нацагч юм бодсонгүй түүний хүлээсийг тайлсанд. Ингээд бэлэн сайхан олд зүгээр ороод ирдгийм байжээ гэж хэлээд нацгийг бариад авч. Махчинтай тулгарснаа сая мэдсэн сайн ир байдаг хүчээрээ үзэлцэн боловч дийлсэнгүй. Харин цуцах тийшээ хандж байна. Гэтэл ард үлдсэн нөхөр нь гүйцэн ирж хоёулаа элбэн байж нөгөө махчныг дахин хүлж орхижээ. Нацаг чухам л яахаас ч буцахгүй эд хав бяр хүч тэгшэрсэн насанда баруун зүгт олз хайхаар морджээ. Хэд хоног явсаар одоогийн Ховд аймгийн нутагт байх нэгэн сүрлэг өндөр хадан цохоо бүхий уулын бэлд ойртож ирэв. Гэтэл тэр уулын бараг орой дээр шахам хоёр цэнхэр юм тодорч бүдгэрч харагдаад байх юм. Сайн тогтоож харваас ан амтан бололтой хөдөлж байна. Шувуунаас өөр амтан бараг очиход бэрх. Тэр илгэн хад өөд матсаар ойртон очтол юр бусын том сайхан цэнхэр бормоор унтаж буй эзнийхээ хажууд чихээс ортол зулан зогсож байна. Уг морины эзэн цагаан цэнхэр өнгийн ганцхан дээлтэй, буурал толгойтой, өвөгжөөр биерхүү хүн сэрэх янзгүй хорхирно. Гэтэл нацаг энэ цэнхэр борморч аргагүй л эр хүний хүлэг юм да. Өөрийн болгож авах юмсан гэж хорхоосжээ. Нацаг өвгөний сэрэх янзтай чанга ханиалгав. Өвгөн сэрэх янз алга. Дахин хэд хэдэн удаа чимээ өгсөн боловч тэр чиг хിവэр. Ингээд өвгөнийг аяархан чангаахад огт хөдөлсөнгүй. Үхсэн юм уу гэтэл биеийн зөөлөн нөөхтөл хорхирч байлаа. Нацгийн дургуун хурч шир өвгөн өшөглөөд авчээ. Гэтэл өвгөн үл ялэг займчиж хөдөлснөө сугандаа хавчуулсан цулбуураа улам чангалаад юуж болоогүй юм шиг дахин хорхирч гарчээ. Нацгийн уур хурч өвгөнийг хэд сайн өшөглөжээ. Өвгөн төдийл тоосон шинжгүй атрилдан эргээд хэвтэв. Нацаг халахын сайн эрийг үл тооход зэвүүцсэнтэй ч юм уу нилээд уурссан хар тэнхээгээр 2-3 дахин өшөглөв. Энэ үед өвгөн гинэт босон хараач нацгийг барьж аваад толгойг нь хоёр өвдөгнийхөө завсарт хавчуулан эргээд хэвтчихв. Нацаг өвгөний салтаанаас толгоогоо авах гэж нилээд хүчилсэн боловч дийлсэнгүй. Арга буюу өршөөл гуйжээ. Өвгөн ч үүнийг хүлээж байсан бололтой нацгийг суллан тавив. Тэгээд тэр хоёр сайхан танилцж учир явдлаа ярилцжээ. Өвгөн халахын үнэнхүү сайн эрийн хуух байж. Хашир ир залуу нацгийг муугүй ир болохыг ч ойлгож түүнд хорхоосон байсан цэнхэр бор морийг нь зориуд биелэглэв. Энэ цэнхэр бор морь нацагт холын аянд явхад үнэнч сайн нөхөр өмг түшиг болж байжээ. Цэнхэр бор морь юр бусын чадалтай адгуус байж. Нацаг бор мориороо алс холын аянд явхдаа олон баяны хотноос яайда гэсэн тарган эрэг давхиуд дундаа шүрж хүнс залгаж байсан гин. Тэрч байтугай үхэр шүүрч байжээ. Тухайлбал нэгэн шүн нутгийн тунчиг харамч баян айлын шүдлэн үхрийг морин дээрээсээ шүүрэн авч дүүрээд явчихсан тухай домоглон ярилцдаг. Тэр баян хүний мөр гараагүй атлаа. Уяатаа байсан үхэр нь алга болсонд мэл гайхаж цэл хөхөрчээ. Сайн ир нацаг
эр биеийн чадал, шандас түлгийн гайхамшгийг үзүүлж байсан аж. YouTube дээр Тулааны нэртэй подкаст. Та subscribe тавьчаа дараарай. Ингэснээр дараагийн бичлэг ороход танд мэдэгдэл очих юм. Тэгээд цаг алдалгүй үзэх юм. Тэгвэл би баярлах юм. Нацаг өвөрлөгч хошууд хүртэл давхиж олцхайж буцах замдаа говь мэргэн вангийн хушууны хуучин танил Балжир өвгөний дүүдэлжээ. Өвгөн нацгийг хүндэтгэн хонь гаргаж дайлах болов. Хонь төхөөрч байх хооронд нацаг гэрийн сүудэрт ялгүй дуг хийж байв. Балжир өвгөний хөгшин хоньны гидсийг чанаад том гихчийн царан дээр гарган зочны өмнө тавьжээ. Нацгийг гидэс идэж байх хооронд хоньны бүх махыг жиргэн чанав. Мах болох үед гизээ идэж дуусаад сэмжийг үлдээж халуун шүл рүү хийж орхижээ. Тэгээд махыг бүрэн идэж ясыг нэггүй мүлжиж тавиад сэмжинд нь шүлөө шингээж идэж ууж дуусав. Чингээд нацаг өвгөн ах минь сайхан цадлаа. Одоо ч 3-4 хоногт дайжгүйдэг гэж хэлсэн гэдэг. Чингээд нацаг Балжиргуйхаас удалгүй мордох болж гэрийн эзэн 2 хүүтэйгээ гарч зам заажээ. Балжир өвгөн хэлжээ. За нацаг минь их зурагш явж болохгүй. Учир нь манай нутгийн сайн ир Ширмэн Хоовон гихчийн худаг тааралдан худаг руу ойрцсон хэн боловч сайнаа үздэггүй юм. Тэр их догшин зэрлэг хүн. Худгаас нь хүн морь-малаа усалт бол шууд л өөрийн болгоод авчихдаг юм гэжээ. Тэгэхэд нацаг хэлжээ. Би холын хүн. Тэгээд морь-мал эцэж цуцаж яваа. Зам хазаагаад яах вэ? Харин тэр худгаас чинь тууж яваа хэдийгээ сайн услаад авъя гэж. Гэрийн эзэн 2 хүүтэйгээ ам өрсөн. Болохгүй. Ширмэн Хоовон тун тусгүй хүн. Ямар ч муу аргаар таны амь насыг хөнөөж мэдэн шүү гэж. Яг мордохдоо нацаг танах чинь ийм сайхан зун хідэн гүүгээ уяхгүй ариг цагаачгүй яаж байгаа юм хэмээн асуухад Балжиргуй 2 азар гадуу маань Ширмэн Хоовонгийн худаг руу очиж ус ууж байгаа түүний мэдлэг болчихсон. Ингээд л хувхаарч хаад байна да нацаг минь гэж хэлхийг сонссон нацаг юу ч хэлэлгүй яг тэр худгийг чиглээд яваад өгөв. Балжир өвгөн 2 хүүгийн сониуч зан хөдөлж нацгийг холоос даган мордлоо. Нацагч худаг хурж малаа усалж эхэлжээ. Энэ үед Ширмэн Хоовон давхин ирэхэд нацаг амар байна уу? Тарган тавтай зусаж байна уу? Гэлээ. Худгийн эзэн мэндийн хариуч өгөлгүй. Хэн гихч ирчгээд миний худгаас морь-малаа аимшиггүйгээр усалж байгаа вилээ? Хэмээн омогдов. Нацаг дуурсангүй. Ус ховоодон малаа усалсаар байв. Ширмэн Хоовон газар чирсээр яваад хутга шиг босон уургийнхаа язоороор нацгийг хатгаад орхив. Нацаг тоосон шинжгүй ажлаа үргэлжлүүлсээр байв. Ууран шатсан Ширмэн Хоовон дахин хүчтэй явраад орхив. Энэ үед нацаг уургын язоороос шүүрч аваад угц татсанд догшин ир эмээлтэйгээ хамт хов хүсрэн түүний өмнө харуулдан ойжив. Тэр агшинд нацаг Ширмэн Хоовонг барьж аваад 2 өвдгөн дээр нэг цохиод тойгийг нь мулталчихв. Тэнхэлгүй болсон Ширмэн Хоовон утсан чинээ улаан аймыг минь өршөө. Таны алдар хинсэн билээ гэхэд нацаг хулгар нацаг гэж дуусна уу? Бурхан минь халахын сайн ир даншгийн арслан таныг танилгүй болчмгүй авирлсан дагхүлцэл үчи. Чамаас хүчтэй тинхээтэй хүн энд халахад олон биш шүү. Энэ худаг бол ард олны өмч. Нутгийн олныг дээрлэхэж авсан адуу малыг нь буцааж өг гэж аашлаад Балжир өвгөний 2 хүүхдийг дуудаж та 2 юу хийгээд тэнд хэвтээд байгаа юм? Өөрийнхөө адууг ялгаж туугаад харихгүй юу гэж зандрав. Чингээд юугүй мортохоор боллоо. Тэгтэл Ширмэн Хоовон би хүн амтнаас авсан малаа эргүүлж өгнө. Худгийг ганцаар эзэмшихгүй. Та намайг өршөөж хайрл гэлээ.
Ширмэн ховонг ингэж ам өчиг өгсний дараа Нацаг түүний тойгийг амархан гихч нь оруулж өгөөд юу ч болоогүй юм шиг мордоод явчихав. Хожим Нацаг тэр нутгаар явахдаа Ширмэн ховонтой дориу танилцж хүндлэгдэн дайлуулдаг болсон гэдэг. Тулааны вэртэй. Нацаг говь мэргэн вангийн хушуунд явж байгаад нэг айлд буужээ. Уяан дээр нь мөнгөн баавартай эмээл тогсон чамгүй сайхан товрог бүхий хазаараар хазаарлсан сайхан морь байна гин. Адуу мал гэр орны өнгө төрхийг харвал юмтай айл бололтой. Өнөө шүн энэ сайхан морийг нь туужхдаг хэрэг гэж Нацаг бодлоо. Эдрэмэг насны гүжирмэг байрын бүсгүй гарч ирж нохоогоо хорив. Минь дамар мэдэлцээд гэрт ортол эзэгтэйгээс өөр хүн үгүй юм. Нацаг цай ууж суухта ашгүй гэрийн эзэн алга шүн ажил болгоод жаахав одоо гарахтаа морийг нь хөдлөөд явчихъя гэж шийджээ. Гараад морины цулбуурыг тайлтал нохоо орхоор гарч ирсэн эзэгтэй. Үгүй тэр морь орхи. Гигэн цагаан өдрөөр айлын уяан дээр байгаа морь зүгээрч байлгахгүй хаашаа янзын амтан бэ чи? Гисээр шууд хурч ирээд бариад ав. Нацаг доогтой охин инээгээд хариу бариад автал яах ихийн зургүй дорой хийгээд бүсэнд нь хавчуулаастаа байсан сураар түүнийг янган төлхөлчгөв. Бүсгүй огт түртсэн шинжгүй Нацгийг сугавчилж явсаар гэрт орж баруун талынхаа хөхүүрийн арлуу шидэж орхив. Говийн халуун нартай өдөржин үдээс нар хивитэл хүлээстэй хэвтэн хидэг амаргүй юм. Гítэл гэрийн эзэн ирлээ. Цай ууж сууснаа баруун хатавч руу харж тэнд юу байна? Юу шуугтнаад байгаа юм? Гítэл гэрийн эзэгтэй. Нэг хар юм ирж цай уугаад гарахтаа хилэн харыг минь хөтлөөд явах гэж байхгүй юу? Тэгэхлээр нь хүлээд хайчихсан юм гэжээ. Эзэн эр хүнийг юунд ингэж дорд үзэж байдгийм? Эм хүний шинжгүй зойлог шүү гэж ихнэрээ зэмлээд Нацгийн хүлээсийг тайлсан гэдэг. Нацаг говь мэргэн вангийн хушууны нутагт явж байгаад нэгэн худаг дарагчжээ. Том биетэй бадрүүн чирэг нүдэн дулаахан эмэгтэй томоо гихчийн ховоогоор мал усалж байна гин. Бүсгүй Нацагт шууд таалагдж илэг барьмаар санагджээ. Эхлээд яриа өдөж айл асуув. Гэтэл бүсгүй өрөөсөн гараараа ишнээс нь барьсан ховоотой усаараа ажигчгүй тэр тэндгэж зангажээ. Нацаг алив би туслая гэж хэлээд ус татангаа тэр айл чухам хаана гинэ гэж дахин лавлаж өрөөсөн гартаа барьсан ховоотой усаараа тэр зүг рүү зангахад гар нь салганаж байжээ. Үүнийг харсан эмэгтэй доогт ойхон жуумалзаж байв гин. Үүнд ичсэн Нацаг шууд мордон зорьсон айл руугаа явсан гэдэг. Хожим энэ тухайгаа хуйчлахдаа энгүү их хүчтэн эмэл ихчүүдээс төрдөг байх гэж багтан ярьж байсан гэдэг. Нацгийг 50 эргэм настай байхад Дайчин вангийн хушууны наадамд ирэхэд нь хөлийн цэцээр өрөв. Тэгтэл үгүй ээ би байралтахаар ирсэн гэжээ. Наадам зохион байгуулж байсан түшмэд Нацгийн насны нар хивээжээ. Барилдаж яахнав дээ. Одоогийн гарч ирж байгаа залуу бөхчүүд ширүүн. Тэдэнд хэмхлүүлэх нүдэ гэж ярилцаж байжээ. Гэтэл арслан төдийлөн түрцэн шинжгүй дөрөв давв. Улмаар 5-ын даваанд ам авах болоход цэцийнхэн Нацаггүйч хушууныхаа нэг гайгүй залууг авч бууж өгөх үсттэй гэж өөр хоорондоо ярилцаж байхад ойрын жилүүдэд наадам ховор үзэгдсэн болохоор шин залуу бөхчүүдийг гадарлахгүй л байна шүү. Манай хушууныханд халтай гадны ямар сайн бүх байна? Түүнийг тавьчих гэж хэлээд явчихжээ. Цэцийнхэн баахан гайхаж эргэлзэж байгаад олны дотор хэрэг тарж магадгүй гэж аригдж барьсан холын хушууны нэгэн залуу начныг арслангийн аманд өглөө. Нацаг нөгөө залуу начинтай удаан ноцолдож хин хинэн нилээд ядарч байгаа бололтой. Хав золгож удасны эцэст нөгөө залууг унтуулж байгаад хий мөрөх маяг үзүүлсэнд нөгөө залуу амархан сөхөрж орхив.
Ёстой л олон жилийн хашир туршлага сурцаараа л хаяжээ. Нацаг 6-гийн даваанд ам авахаар ирээд одоо манай хушууны хэд торхгүй муу хөгшний давааж ханлаа. Энэ наадамд мундаг лувсан даш төрөөлнө биз. Түүнийг тавьчих гэлээ. Чингээд лувсан даш арсланд бууж өгөөд тэр цаашаа барилцаар уг наадамд төрүүлж байсан гэдэг. Бүхийн домгууд. Бүхийн домог хөөж 15 дугаар хэсэг. Лувсан зан. Цэцэнхан аймгийн Самбэсийн хушуу. Одоогийн Дорнод аймгийн Булган сумын харьяат талхын лувсан зан гэж сайхан бүх байж. Залуудаа халахын 7 хушуу даншиг наадамд барилдан заан цол аваад буцаж явахдаа Хинти аймгийн Баян овоо сумын нутаг Хэрлэн голын хөвөөнд нутгийн нэгэн айлд буужээ. Цай угаад мортоход айлын эзэн хэлжээ. Манай гадаа хүн мөрөгдөг маш аюултай догшин бух байгаа. Та анхааралтай яваарай гэжээ. Лувсан зан гайгүй үсттэй. Эгээл алуулчихгүй байлгүй дээ гэж хэлээд гараад явж. Гэрийн эзэн санаан зовоод хойноос нь хартал нөгөө хүн ганцгандаа байсан богцноосоо зодог шуудагаа гаргаж өмсөд нөгөө айхтар мөрөгдөг бухын наанаас нь очиж явахыг хараад бүр гайхаж сандарлаа. Бух нүцгэн хүн хараад уламж уурн хөрөв бололтой мөргөх гээд өөдөөс нь дайрлаа. Лувсан зан огцом зайлаад хүзүүнийх нь орчимд ганц хүчтэй халагдтал бух дороо очоод хөдөлсөнгүй. Зан эргэж ирээд хувцаа өмсөн мордоод явчихжээ. Харин өнөө бух түүнийг явснаас нилээд хойно арай ч юу босож үхрийнхөө хойноос айжуухан яваад түүнээс хойш хүм өргөхөө болсон гэдэг. Лувсан зан эд бяр хүчин амтагдж явсан оргил үедээ Самбэсийн хушууны ламын хийдийн наадамд барилдахаар очив. Түүний замд цав цагаан толгойтой дээл хувцсан нар саранд ганцсан урд залуудаа барилдаж явсан болов уу гэмээр сайхан биетэй өвгөн морьтой шогшиж яваатай тааралдав. Минь тусаа мэдлэлцсэний дараа өвгөн "Чи барилддаг бололтой хөөхөд юм. Бодвол ламын наадамд тоосоо өрөх гэж яваа биз?" гэж асуужээ. Лувсан эдэр залуугийн омголон зангаар тийм гэж хэлтэл өвгөн "Би ч бас ламынхаа наадамд тоосоо өргөх санаа та явж байна оо" гэж. Лувсан энэ өвгний барилдах маань гайгүй гэж бодоод дотроо инээд нь хүрээд байж. Тэд олон юм ярьсангүй. Хэсэг явж байгаа цалгата залуу насны сагсуу зангаар "Өвгөн танаас хэр их тоос гардаг юм бол доо" гэж хэлчихэд морой гуйдаад авчихжээ. Нилээд холдоод эргэж харвал тэр өвгөн нөгөө янзаараа шогшиж явна. Лувсан зан тэр оройгоо ламын хий дээр очиж унтаад маргааш өглөө наадам хийх газар очиж бүхийн даамалд нэрээ бичүүлээд наадам эхлэхийг хүлээн байлаа. Баагууд өнгөртөл наадам эхлэхгүй байгаар нь таньдаг хүнээсээ асуужээ. "Энэ наадам яагаад эхлэхгүй байгаа юм?" гэж. Тэр хүн хэлжээ. "Гардгай хүлээж байгаа юм байна" гэж. Гардгай гэдэг нь бас ямар гайны амтын ирэх юм бол доо гэж бодож байтал хүмүүс "Гардгай ирлээ" гэж хуугилдаад явчихжээ. Харсан нөгөө өчигдөр хээр уулздаг цагаан толгойтой өвгөн ирээд мориноосоо бууж байгаа харагдав гин. Энэ өвгөнийг юунд нь ингэж хүлээдэг юм бол доо гэж бодоод сууж байтал наадамж эхэллээ. Нөгөө өвгөн энэ тэнтэй нөхөөс болсон хуучин улаан торгон зодог шудагаа өмсөд зүүн талын тэргүү магнад гарч байна гин. Лувсан зан эдэр залуугийн эд бэр чадал нэмж явсан болохоор тунч амархан хоёр давчихлаа. Өвгөнч түүнээс дутахгүй хоёр давчихжээ. 3-ын давааны ам авах боллоо. "Гардгай ам аваарай" гэж бүхийн даамал хэлтэл нөгөө өвгөн "Өчигдөр надтай хөдөө уулздаг нэг хүү байна. Тэр хүү хаана байна?" гэж хүний дээгүүр сарвчлан харав. Лувсан би энд байна гэж сууж байснаа өндийлөө. "За би энэ хүүг авъя" гэж хэлээд эргэж Лувсан ч тийм аз байх гэж өөрөө гуйж ирсэн болохоор олзоор төвөггүй 3 давчхыг гэж бодоод дотроо баярлаад л байж.
Өвгөн зүүн талын тэргүү магна болохоор 3-ын давааны хамгийн ихэнд тэр хоёр байрлалдлаа. Тэр үеийн бүгчүүдийн дотор талхын лувсангийн 3 дайралтыг халахын ямар ч сайн бүх өнгөрөөхөд хэцүү гэж ярьдаг байж. Лувсан зан өвгөнийг дархан мэхээрээ дайрсан боловч цаатхан жаахан хилтгийг хаydаад ойдсонгүй. Дахиад нилээн сайн хүчтэй дайртал урдынхаасаа улам хөдлөхгүй янзтай байна. Бүх хүчээ дайчилж байгаад 3 дахь удаага дайрахад ёстой нэг ургаа хад мөргсөн юм шиг огт хөдөлсөнгүй. Хийх мэхээ дуусаад барай зогсож байтал өвгөн хэллээ. Хүүхэ, одоо дахиад юм хийх юм уу үгүй юм уу гэж асуугаад одоо миний ээлж болоо шив гэд зүүн хөл дээрээ давхар хавсарч цохоод хайчхаад яваад өглөө. Лувсан зан онооны асарт ирээд хувцас өмсөө сууж байтал өнөөх өвгөн ирээд "За хөө минь, чамд маш их хий байна. Харин одоо арилсан бивээ. Чи сайн бүх болж олон жил сайхан байрлнаа. Харин чамд бүх хүний хувьд нэг зүйлийг захихад байна. Хүнийг битгий голж ам гарч яваарай. Энэ бол бүх хүнд цээрлэх зүйл нэг юм шүү" гэж хэлжээ. Тэр өвгөн Цэцэн хаан аймгийн Самбэсийн хушууны баг Гомб гард гэдэг алдарт бүх байсан юмсанжээ. Туулаа нэвртэй подкаст. Эдэр дампил авраг. Домогт бүх эдэр дампил авраг 1750 оны үед Түшэт хаан аймгийн Түшэт гүний хушууны нутаг Хачхийн өвөрт төржээ. Авраг залуу зандан насандаа цөөвтөр малтай жижигхэн гэртээ хөгшин ихтэйгээ хамт амьдардаг байжээ. Нэгэн 100 ган гачиг болж харь хушууны нутагт нутаглаж байхад тентхийн баячууд гадуурхаад хідэн ямааг нь тогтоо эдээшлүүлэхгүй хөөж туугаад худагтаа услуулахгүй байн хороод байдаг байжээ. Дампил нэг өглөө худаг дээр очиход хэсэг залуус үгээр үдэж "Нутаг ус нүүдлийн чамд бол эзэн нь бид юм" гэж тоглоом шоглоом хийгээд дайралтын югөөдөөд байж. Тэгэхт нь эзэн нь юмаа мэдэж эрг нь усаа хашдаг хойно зөвөө зөв гэд яваад өгчээ. Нэг орой усан дээр очивол олон үхэр усанд ирсэн байв. Тэндээс хамгийн том шарыг нь барьж аваад худгийн аманд хэлбэж хийчгээд харжээ. Маргааш нь айжуу худаг дээр очтол олон хүн цуглжчихсан. Нөгөө шарыг гаргах гээд оролдоо дийлэхгүй ихээ ядарсан байхаар нь "Би морио услах гэсэн юмсан. Усны эзэн нутгийн эзэд ганц муу бэрүү гаргаж чадахгүй байх ч гэжтэй" гэд эрэхтэл аманцар их үхтэй нэг хүү. "Чамааг үүнийг гаргаад өгвөл мөнгөн тоногтой эмээл хазаартаа морио өмсөж яваа ухаа хамбан дээлээ өгчхий" гэж хэлээд басамжилсанд дампил хүү нөгөө шараа засаж хүлээд холоос дэвэн дэвсээр ирж шаваад уяанаас нь барьж худгийн 3 үе амлгаатай нь хамт ховх татан гаргаад ирэхэд сайхэр мэл гайхан олон залуус таг дуугаа зогсжээ. Нөгөө ам гарсан залуу хэдийн мориндоо харамсавч Монгол хүн хэлсэндээ байдгийм хойно нэрлэхэн инээмсэглэх дүр үзүүлэн мөрийгөө арга буюу өгч нэр усаа мэдэлцэн танилцжээ. Морины цулбуур гардуулах үед зэрэгэлдээ зогсож байсан нэг залуу "Энэ жил 7 хушуу даншиг наадамд барилдвал төрүүлэндээ" гэсэнд дампил бэлэгшэн даншиг наадамд 18 настайдаа барилдан төрүүлснээс хойш олон удаа төрөө авч алдарт эдэр дампил аврах хэмээн дуудуулах болсон гэдэг. Түшэт хаан аймгийн Түшэт гүний хушуу. Одоогийн Өмнөгов аймгийн Баян овоо сумын хар заг багийн нутаг баг Хачхийн ууланд нэгэн худаг дээр нутгийн баян айл эсхийгээ хийж байлаа. Алсаас уяа сойлгон таарсан хээр морьтой хүү ирж морио услах гэхтэн дээрэнгүй зантай баян "Чиний морийг байтугай эсхий хийх ус үрэлцэхгүй байна" гэд унсан морийг нь үргээгээд байхаар нь хүү хэсэг дуугүй зогсноо дургуун хурж хажуух овооны бэлээс нэгэн чулуу үргэж ирээд "Танаа эсгийч их шиг миний морьч цангаг" гэд худгийн аман дээр нь тавиад явчихжээ. Өнөөх чулууг нь зайлуулах гээд олон эрс үзээд хөдлөгж үл чадан луут их хүч чадалд нь бишрэн үг хэл гаргалгүй нүүж
өөр газар усыг сонгон эсгийгээ дуусгажээ. Том чулуугаар дараатай байх чулуутын усны домог ийн үүсжээ. Цогтовоо сумын нутаг дааг далангийн урд ард завгийн ард өөрийн сумын хар хармагт анхиз өвөр Монголын өөртөө засах орны нутаг тал булга гэдэг газар идэр дампил авраг барилдаж төрүүлээд төрүүлсэн газраа хүндэтгэн бэлгшээн тэрхүү нутгаас өөрийн хушуу нутагтаа үүрч авчирсан 2 метр орчим урт нилээд өргөн 3-5 хүн даахааргүй том чулуунууд байдаг гин. Тулаан ивэртэй. Хятадын нэгэн хушуунд хинтэж дийлдэхгүй хүчтэн гарч бярлахад бусдыг дээрлэхэн төвөж хүн амьтны насанд цөв суулгах айстай болоод ирэхээр Манжин хаан архаалахын нөгөө цуутай бүх идэр дампил авраг яалаа. Амьд биз шоронгоос гаргаж түүнтэй барилдуул гэж зориг болгожээ. Дампилыг хааны өмнө авчирхад баячуудын мал хөрөнгийг дээрэмдэн ядуус төгсөн хэрэгт холбогдсон мөглөнд орж ус гизг нь ургаж турж ицсэн ч уугийн том хүдэр чирэг биеийн чангараад бараа сүртэй харагдаж гин. Манжин хаан хэлжээ. Чи тэр бүхийг дийлбэл шоронд насаараа суухгүй харин эс дийлбэл ясаа энд тавина гэжээ. Авраг би олон сар хоног шоронд суулаа. Юу ч гэсэн тэр бүхийг над нэг үзүүлэхгүй юу гэж. Хүчтнийг олон хүний чөлөөгөөр нэг харуулхад авраг надаас нэг шөрмөсөл дутуу юм. Тэр сэмхийгээр дайрвал болно үз. Би бүтэн шарын мах шүлэндэн чансан будаа идээд нэг өдөр амраад үзье гэжээ. Идэр дампил аврагад мах хоол цайг нь ханган байрыг нь төр сольж амраагаад нөгөө бүх рүү очиж нэг зүйл үзүүлэхээр нууцаар өнгөлгсөнд цаатах нь айлвхөө сайн ирээ магнаа цугуйх чинь гэсэн юм гэдэг. Товлсон өдөр болж олон түмэн цугларсан их барилдаан болох үед идэр дампил авраг тэр хүчтний баруун гарыг сүрж ороод давж хүчтний омгийг дарж номгодгосон түүхтэй юм. Манжин хаан торог дурдан хэрэгэм зэрэг их шан харамж бэлгэлэхээр амлсан боловч идэр дампил авраг та өгье гэвэл босоо хар уулын билээс нэг чулуу өгөлтөө гэсэнд хаан зөвшөөрч уг чулууг нэг авдар номтой хамт өгч шоронгоос суллан явуулжээ. Тэр чулууга хошууны нутгийн гүн дааган далан гэдэг газар хадаг уян онголсон нь хүн ард нь бүхтэй хүлэг мордон шандастай баахын бэлэг болсон ажээ. Үргэлжлэл бий. Хулгар нацаг буюу баян мөнх арслан. Нацаг гойг хулгайч гэж муулах хүн байвчиг ядарсан хүнд тусч цайган сэтгэлтэй гэлцэх нь олон. Нас агсан хойноо амар баясгаланд хийдэд мөргөхөөр явж байтал Мэлчин шир гэдэг газар олон явган хүн хүүхдээ үрж хөгштөө хөтөлж уйлаад явж байна гин. Учрыг лавлваас бид өвөрлөгч ус дунд горвон гүнийхээс мөрөглөөр ирсэн юм. Гэтэл өнгөрсөн шөнд хамаг юмыг минь дээрэмдэж заримыг нь хүлж орхиод явчихлаа. Одоо яахаа мэдэхгүй явна гэхэд нацаг морь малын зүс эд хогшил зэргийг мэдэж аваад нэгийг нь дагуулan уулын оройд гарч бараа хартал битүү модон дотроос утаа гарахыг үзв. Тэр зүг дөхөн очиж дагуул хүндээ 2 морио орхиод зулцхан хус булга татаж аваад таяг болгон тулж утаа гарах зүгт явжээ. Модны чөлөөгөөр ажиглахад мөргөлчдийн алдсан морь мал зүсээрээ байхаар нь шууд очиж овоохоо дорвоос нэгэн бүдүүн ир нацгийг хилэн харж гараа зангитэн зүгснээ ирээн иштэй том худах харуулхад нацаг айланч надад болох хэрэг гэд мах чанаж байсан тоогоог өөрлөө нүшгэлэхэд сайн хэр муухай чарлан гэдрэг унах үеэст гаднаас 6 хүн гүйлдэн ирэв. Нацаг эхний хүнээр бусдыг нь цохин унгаагаад ловирцэн эд малыг авч ирэхэд явгарсан мөргөлчөд хан тэнгэрээс бууж ирсэн ачтан уу хатан дэлхийгээс ургаж гарсан ачтан уу химээ мөргөцгөөжээ. Тэд нацгийн алдар нэрийг асуухад надаас дээгүрх нь хулгайч гэдгийм надаас доогуурх нь хулгар гэдгийм
Үй тэнгийнхэнтэй бол бүх нацагч гэж дуудагдаж явлаа гэжээ. Нацаг хушуундаа буцаж ирээд ноёндоо бараалхаж танаас 7 хүний амь нэгсэн хэрэг ирээгүй биз гэж асуухад ноён ихэд гайхан асуувал би амар баясгалант руу явж байхдаа 7 дээрэмчнийг зохиод алсан. Удахгүй тэр хэрэг босож ирэхгүй. Хөл урттай муу явдалтай намайг ойр байгаа дээр минь барьж авбал та нарт амар биш үү? Гэхлээр нь түүнийг хоржээ. Хойдон зун нь нацаг би барилдээ төрүүлбэл суллах уу гэж асуухад чам ард утахгүй гэжээ. Сүүлд нь толгоогоо тавьж барилдах ам өгч төр суллагджээ. Гэтэл ноён болцол тогтоож үүнийг тасдвал барилдуулна гэж 3 давхарлсан аргамж өгөхөд хөлөө оруулан ганц дугтраад барилдах эрх олсон юм гэдэг. Тэгээд хушуу наадамда шин жамц гэдэг бүхтээ үлдэж төрүүлээд ноёндоо миний хэрэг хизээж гарч ирэхгүй. 7 бөөс биш хүн болохоор амь насыг нь дээдлэн өөрөө өөрийгөө шийдгсэн хэрэг. Гэхэд ноён суллж болохгүй, байж ч болохгүй эргэлзжээ. Нацаг за яах вэ? Өвлийн сэрүүн ортол амар суй гэд хар гертэ орсон гэдэг. Гэтэл намар оройхон хөдөлгөөн морьтой 2 хүн ханд чимфангийн тамган дээр ирж өргөл барьж нацгийг суллаж хайрл гэж гуйснаар ноён учрыг ойлгон суллжээ. Нацаг хүрээнд байхдаа сайн нөхөр Ёндны хамт тамган толгой гихчдэр гарч бараа харж байтал майдрын голд олон аянчид буужээ. Түүнийг хараад нацаг нөхөртөө хоёулаа тэнд очиж олзоолох уу гэхэд юун олз гэж нөхөр нь асуухад нацаг намайг даагаад очивол болох нь тэр гэд хоёулаа очиход том хөх майханд олбог дивсээд жингийн даамал луухгэр ир сууж байжээ. Даамлын томжиргүй занг мэдсэн нацаг нөхөртөө энэ шарыг өргөвөл эзэн нь юу өгдөгсөн юм бол гэхэд даамал сэртэцхийн залуу чи байтлаа миний хайнгийн шарыг тэрвэрж өргөх болж байна уу? Тэгэж чадвал тэрэгтэй ачаан дээр өөрийг нь нэмээд уян дээрх жороо хүрэн морио имэйл хазартаа нүгчгэд ах нь хотоо ахгүй хүн гэжээ. Нээрээ юм бол гэд уртхан бүх аргамж авчруулад шарыг хүлж байтал жинчид цугларч залуу хүний аа гэдэг сайхан юм да өргөж чадахгүй бол яах болж байна гэхэд яах юу байх вэ? Намайг нас тоолон ороолгоорой. Би 25-та, нөхөр минь 23-та. Нийлүүлээд 48 ороолгосон ч болно гэжээ. Нацаг шарийнхаа цээжин доор орж хүлсэн аргамжнаасаа татан сэвхийтэл өргөж даамлын майхныг тойрч тэргэн дээр авчирхад жинчид мэл гайхаад бие биесээ харж байжээ. Ёндоо шараа хөллөөд хөдөл би морио эмээлээд хойноос ч очие доо гэхэд эзэн ир юу ч хэлэлгүй араас нь явган даагаж явснаа. Эр хүн хэлсэн амандаа гэдгийм. Чи амандаа хүрч би алдлаа. Чиний эр биеийг гайхаж баршгүй юм. Алдраа хэлж гэрээ зааж өгвөл болох уу гэж гуйхт нь. Намайг ханд чим вангийн хулгар нацаг гэдэг гээд гэртээ гарахад даамал даган очиж ачааг буулгалцсан өгч заяын гигэний албат болохоо танилцуулаад буцахт нь нацаг. Эрийг бүү бас далайг бүү янд гэдэг үгийг хэлээд эвгүй санагдаад байвал танд юмыг чинь буцааж өгсөн ч болно шүү. Гэхэд нэгэнт өгсөн юмыг буцааж авах хэрэггүй. Харин холын надад хөл дүүжлэх юм өгвөл боллоо гэжээ. Тэгэхт нь мөнгөн имэйл хазаартаа хүрэн морио та унаад яв гэд цулбуурыг нь атгуулсан гэдэг. Хулгар нацаг нас тогтож явахдаа одоогийн Сэлэнг аймгийн баруун бүрэн орчинд суурьшиж дөрвөн хамтай гэр хідэн ямаатай ядуулаг аж төрж байлаа. Нутгийн нэг баяныхаас нүүх ачлаг гуйхад тэргэнд сайн сураагүй соёолн шар яажгаа тэрэг хоёр өгчээ. Оройхон саагалтын газраас нөгөө айлын зүг том юм үүрсэн хүн ирж аваа харагдан. Ажиглахаваас нацаг үхэр тэрэг хоёрыг баглаад үүрч ирэхэд баян ихэд гайхаж харж байтал өмнө нь ирээд галд болохгүй зомгол гарын ая даахгүй тугал хоёроо аваарай гэж чулуутахад
тэрэг нь хэмхэрч үхэр нь бялбарч үгсэн гэдэг. Маргааш нь нацаг 4 хантай гэрээ баглаж дээр нь хідэн ямаага тавиад уулд аваад явчихсан гэдэг. Одоогийн Дундгов аймгийн Төгрөг орчмоор Харчин өртөөгийн Сэхүүлийн төмөр гэдэг чадал тэнхээндээ бартсан ир байсан юмсанч. Тэрээр дургу хүрснээ барьж авч улайлсгсан төмрөөр харж зовоодог юмсанч. Хулгар нацгийг говьор явж байхад нэг танил нь "Чи харчны төмрийн гарт орж үххэнтэй" гэхэд нацаг зориуд төмрийн адуунаас шилэн барьж байтал урт хар гизэгтэй хүдэр ир давхаад ирэв. "Хаа газрын нусхаа хүү энэ хүрээд уснаас минь морио усалж унган хүлгийг минь ногтолж байна уу? Үйл чин татчихлээ" гэд уургаараа нацгийг цогхоход тоож дугралгүй мордийг ногтолж байв. Төмөр дахин зөгхөд нацаг уургаас нь докторваас төмөр тэр дороо газар харуулдан унжээ. Тэгэхэд нацаг төмрийг янгантал хүж гизгийг нь ард тийш нь чанга татаж бүсэнд нь сойгоод ус руу удтал толгоогоор нь шумбуулан ам өчгийг нь асууж "Одоо үүнээс хойш түүнээс цааш муу муухай явдал гаргахгүй гэсэн тангараг өг" гэд тангараг авцсны эцэст төмрийн хід захиураар тамхи асаан толгой дээр нь дутуу татсан тамхиныхаа галыг цохиж байсан гэдэг. YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж ба сонсож байна. Тулаа нэвртэй нь 2 дахь сувга газрын гаваас гэж нэрлэв. Description хэсэгт байх холбоосоор дамжин орж subscribe тавьчаад дарахад хангалттай. Одоохондоо туршилтын дугаарууд явж буй. Газрын гаваас подкаст. Даншгийн начин очиргоо ингэж ярьжээ. Намхаа авраг хулгар нацгийг өөрөөсөө илүү хүчтэй ганцхан олцгөөж байж бүхийн аз нь харьчихсан юм гэж ярьж байжээ. Ардын хувьсгалын партизан дамдан агсан хэлэхдээ нацаггүй 50 хол хэвээсэн насанда 400-аас 500 орчим килограмм жинтэй голч нь бүтэн хагас метр буюу богинохон алдын хэмжээтэй зузаанаараа 40 см-ийн ойр дуграг хавтгай чулууг метр орчим өндөр термийн суурин дээр төвөггүйхэн өргөн тавьж байсныг өөрийн нүдээр харж байжээ. Нацаггүй Сэлэнг аймгийн нутаг Эвэн бургалтай гол химээх газраас бата химээх бүсгүй гэргий болгон авч өрөх босхон бүл нэмэн амьдарч нэг охин 4 хүүтэй болов. Ганц охиноо Дэндв гэдэг айлд үргүүлжээ. Энэ тухай нацгийн төрсөн Дэндвийн өргөмөл охин Ламсүрэн 1982 онд ингэж ярьж байжээ. 1905 оны үед Самбэсийн хушууны залуу ир Дуугийн Дэндв нутгийнхаа үзэсгэлэнт бүсгүй дашхандад хайр сэтгэлтэй болж улмаар ханилан суужээ. Гэтэл хушуу засаг ноён Ламсүрэн дашханд бүсгүйг үзмэгт сэтгэл алдаж эрэх тушаал хэрэгэм зэрэгтэй эрэмшин шууд булааж авахар занал хийлсэн учир залуу хос орон нутгаасаа орхон босчээ. Тэнд орхон туулын бэлчирт ирж нутаглан сууршиж гэр орон мал хөрөнгөтэй болж тогт тухтай амьдран аж төрж байв. Гэвчиг Дэндв дашханд нарын нас 40 шахаж өр зүрхэндээ инхрийлэх өөрийн гисэн үр хүүхэдгүй сэтгэл гондуухан явдаг байлаа. 1915 оны 100 Дэндвийг эрвгэр сэрвгэр модтой уулын хэр дагаж хоноо хариулан явтал сэвэлзэг салхитай сэрвэн дээр сагсгар модны сүудэрт эмээлтэй эмээлгүй 2 сайхан хээрмөр толгой хайлан дүүхэлцэж байжээ. Үүнийг хармагц энэ лав сайн ирийн унаа биз эзэнтэй нь уулзъя байз гэсэн бодол төрөөд шуудхан явж очижээ. Дэндвийг ойртон очиход ханхар том хар хүн дээлээ тайлж дивсээд булгаар богцоод ирлэн хурхирч байв. Хажууд нь цагаан бүкст лонхтой арх мөнгөн аяг харагдах юм. Дэндв дэрэгдэн зогсож жаахан хүлээзэснээ тэссэнгүй. Балгах дуртай учир архинаас нэг аяг хийгээд уугаад сууж байтал унтаж байсан хүн сэрж мэд мэдлцв. Богцноосоо хоньны чансан тарган мах гаргаж дайлаад энэ тэрийг ярих зур Дэндвийн нэрийг мэдэж өөрийгөө нацаг гэж танилцуулав. Дэндв энэ хүн чинь Дайчин вангийн хулгар нацаг байх нэ гэж дотроо бодтол. За өхөө гэр чинь холов. Амны цангаа гарахгүй байна. Та
Танаад очвол чи аяг цайны мэдлэлтэй ирв үгүй юу? Гэж асууж. Тэгэхэд Дэндүү таныг манайхаар ороод гарвал баярлах байна. Одоо мордох уу? Гэлээ. Ингээд тэр хоёр мордож Дэндвинд очиж аагтай шаргал цай чануулж уух зураа ийхүү ярилцав. Нацаг асууж. Та наах олон хүүхэдтэй юу? Гэж асуусанд Дэндүү дашханд нар үр хүүхэдгүй хувь заяандаа гомдож явдгаа нийн үгүй ярьжээ. Тэгтэл Нацаг зайлвал саяхан манай эхнэрээс нэг охин төрсөн юм. Охин гихгүй бол түүнийг авахгүй юу? Эхнэр маань залуу хүн дахиад төрнө биз? Хангалын ноён худагт лам өргөж авъя гэхээр нь би өгөөгүй юм гэж хэллээ. Дэндүү дашханд хоёр ихэд баярлаж тэр намраа сарын сайныг саатан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээж Нацгийн охин лам сүрэнг ёс төртөө үрчлэн авсан ачаа. Ийхүү шилийн сайн эр Нацаг ядарч зовж гутарч гунхарч яваа хүмүүст ямагт тусалж урам хайрлахыг хичээдэг, өөрөвч зөөлөн эндэрэн хайрлах сэтгэлтэй нийгэм байжээ. Харин Нацаг Арслангийн үр хүүхдүүдээс гайхам чадалтай бүх төрөөгүй юм гэдэг. Хулгар Нацаг буюу Баян мөнх Арслан 60 гаруйхан наснда хан хорвоогоос хальж түүнийг Орхон туул нутгийн Хонгорын овоо хэмээх газар хөдөөлүүлсэн гэдэг. Бүхийн домог 16 дугаар хэсэг. Хөвч гүн хангай хөвсгөлд ядуугийн ирэхээр айлын мал адуулж сур илдэж сомон өртөөд жинтээх зэрэг хар бор ажилд борогшсон дампилхүү хамаг биеийн халуу шатаж байж ядахта хэрийн бэлчээрт унаж авсан морныхоо сүлийн уган дээрээс атхан зогсоод ороолготол морин хатирч чадахгүй эзнээ тойрон зогчиж байжээ. Тэгэхлээр нь бира сорин хүний дайтай чулуу өргөж далаагаад нойтон ширэгт талыг нь шигттэл зоочхов. Зориг орж тоотой бүхийн торгон зодгоос атгахаар богдын хүрээ тийш дөрөөж ийсэн намтар нь ин эхэллээ. Сэрүүн хангаан хэр хөвсгөлийн түнэл сум уг нь Түшээд хааны ахай бэсээ нутаг. Уулсан сүрлэг ус ургамал нь тунгалаг тунмал чандман нутгаас даншиг наадамд очих бөхчүүдийн тайны герт гунан үхрийн чансан мах зооглохоор цугларгсад бүхийн цол зэргээрээ эзэгнэн суутал ахай бэсийн хушууны зузаан борхүүд гунан үхрийн бүхэл шаанд чөмөг хүртэв. Хүү минь чөмгийг нь суг говчгөөрэ бүх хүн чөмөг зоогддоггүй юм шүү гэж. За болгоё хэмээн алга тосон авсан дампилхүү махыг нь шүдээрээ зулгаан идэж баруун шаантын ясыг шажигнуулан гараа мушгингууд чөмгийг гэрийн ханны нүдэнд цохин сэгсрээд энэ болох болов уу хэмээтэл бүх ихэд цочирдон мэлмэрч сэтсэн хааны самбэсийн хушууны дугар аврах хэллээ. Нүүрэндээ цогтой нүдэндээ галтай хүү юм гэд ихэд хүндлэн танилцж байсан гэдэг. Нэгэн удаа эгэнсэн майхнуудыг ажиглаж явсан хятад шинжээч зог тусаад майхны хормоогоор хөлөө гаргаад хорхирч буй хөвгүүний тавхайг ширдэн харж байснаа. Хаяа энэ болоо өлөн барын бяртаа хүнөө байна гэсэн нь тэр даншигт заан болсон ахай бэйсийн годон дамплийг шинтсэн үг юм байжээ. Улаастан амбны наадамд годон дампил хоцорж очисон юм байж. Гэтэл түүнийг хожимдож ирсэн гэд халгаасангүй. Тэгэхэр нь амбанд бараалхжээ. Амбан түүнээс чи яадаг бүх юм гэж асуухт нь төрүүлдэг бүхтөө гэж хариулж. Амбан асуужээ. За тийм байж. Хэрв төрүүлэхгүй бол яах вэ? Гэхэд миний бүндгэр таны мэдэлд гэжээ. Годон дамплыг гаргах болгонд амбаны сэлэм саадагтай цэргүүд дагаж гарна. Амбаны зарилгаар унахал юм бол толгойг нь тас завчих ёстой юм байжээ. Эцэст нь амбаны бүх годон дампил хоёр үзүүн төрөнд үлдэв. Тэгтэл маргааш нь барилдах болж наадам төр завсарлав. Годон дампил майхан цууж байхад нь амбаны бүх лам жав орж иржээ. Түүнд хэлжээ. Чи халах бүх, би ч халахын бүх. Амбаны өмнө муугаа үзүүлж нэгнийхээ амийг хөнөөлөөд яах вэ? Чи бай шагналаа авчих, би давхал хэрэгтэй байна.
Гол нь давхтаа биш, Монголын минь нэр байна гэхэд ламжав. Тэгэж ярихгүй шүү гэд морондоо мордон явах гэж байснаа годон дамплыг ёжтой нэг хараад за бэр аль хэр байна да гэсэнд дампл жаахан тулгамдж бэр ихтэй гэхээр бие магтсан болчих гээд бэр тааруу гэвэл өөрийгөө басамжилсан болчих гээд болдоггүй. Түүний хор шарн хөдлөн амбны бүхийг морьтойн хамт өргөн хид эргүүлэн буцааж тавиад ийм л байна да гэж хэлээд майхандаа орон хевнэг цайгаа угаад суусан гэдгийг. Амбны бүхийн зүрх өхөв бололтой юу ч хэлэлгүй яваад өгөв. Маргааш боллоо. Үзүр төрөв булаацалдах болж хоёр бөхч гараад ирэв. Амбны бүхийг олон засуулууд туг хийвэр шиг дагахад годон дампл аваргыг хідэн цэргүү дагсан авчиг зориг нь бадарч нөгөө талаар халах Монголынхоо нэрийг хамгаалах ёстой байсан учраас биеийн хүч тэнхээ нэгэнтэй жигдэрсэн байжээ. Амбны бүхийг толгой дээрээ өргөн гаргаж асарлууд өгөж очоод чи халахын нэрийг бузарлах гэлүү гэд асрын уяаг тасартал түүнийг шидээд давж байсан гин. Амбан түүнд дайрч давшлан дархан хар хулгар химээх цол гуншин харилахад годон дампл авраг татгалзаад би энэ цолыг авахгүй. Би халахын авраг цолтой бүх. Юу гинэ? Эн чин нохоон цол юм уу юу юм гэд түүний амийг таглаж байсан гэдэг. Энэ алдарт бүх Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагт төржээ. YouTube дээр Туулаа нэвэртэй подкаст. Годон гихийг бодоход тэрээр үеийнхэн дундаа биеэр давжаад үер байсан бололтой юм. Хуучны бүхчүүд бие хаа үлэмж бэр чадал агуутай байжээ. Хөвсгөлийн Түнэл суманд мал адуулан амьдарч агсан даншиг 7 хушуу наадмын арслан дампилгай оочтой ямаан сахалтай шингэн дуутай урт гартай том сарвуутай өргөн мөр өтгөн хөмсөг түжээсэн цээж ууц урт бэлхүүс нарийн гойлог бүх байсан ажээ. Нэгэн намар завхны улаастайд хятад амбны сайдын наадамд халах 4 шав 5 дөрвөн ойрдын хамаг хушууны баяд ноёд ард зон цуглараад төм түчгэнсэн бум бужигнсан наадам үүсв. Бүхийн 2-ын даваа шувтарч 3-ын даваанд ам ухтуул авсан бүхчүүд цол гуншингаа дуудуулан байтал их хэнгэрийг дэлдэж бүрээ бишгүүр хангинан амбан сайдын зарлиг сонсох зар тараахад хурсан түгсэн олон мэл гайхаж цэлх өхрөв. Аха бэсийн бүх годон дампл улаастай наадмаас хоцорж ирээд хятад амбанд нь таны таалсан энэ наадамд халахын бүх би эс төрүүлэх аваас гизэх толгоогоо тас завчуулъя хэмээн ам алдан өтсөнд энэ наадмын 2-ын давааг цуцалж дахин ихлүүлсгүй хэмээн амбан зарлиг буулгасан нь олныг цочирдуулсан төдийгүй хурц элд зэгсэн алуурчид дамплын толгойг тасдах цаазын тавцсан босохыг тушаав. Омог хэрсүүдээ амгарсангүй. Орос газар жин тээж яваад миний зоодгийг урах хүн олдохгүй дэгэ хэмээтэл нэгэн өвгөн зодгийнх нь 2 ханцуг зөрүүлж 3 давхарлаж бариад тэгвэл тас мошигч хуу гэжээ. Гойрцны гар зүйдтэй мушгаа тасалчихдаг юм бол гол харлахгүй гítэл баажаагүй ганц мушгаа тасалчихжээ. Дампл авраг хүний нутаг гүний газарт зодгоо уруулсандаа харуулсавч дарвгараасаа болж гэдгийг ухаарад гигэ минь тийхээтэй ах минь гинэн тэнэг нүгэлтний үгний алцыг өршөөж хайрл гэд өвдөх сөхрөн зодгоо авахд 6 хэсэг болсон байжээ. Тэр наадамд нутгаасаа 4 харшуулан очисон бүх 5 хаан зодгийг дампл өмсөж барилдаад үзүүрлэж байсан юм. Дампл арслангийн зодог шуудаг нь хамб торгыг цэсчүүгээр доторлож завсраар нь хадаг хавчуулж мянцсан утсаар шаглан ойсон тун бат бүх эр хүний эдлэг хэрэглэл байсан юм гэдэг. Эдэн бүх эзэн хэврэгч эрлэхэг бүх эрийн сайн сор годон дампл арслан Монгол бүхийн шастар түүхнээс сод сонин намтар болон мөнхөрчээ. Туулаа нэвэртэй. Хуучин хатавчийн хүрээ одоогийн Завхан аймгийн Нөмрөх сумын ар шивэртэй. Наадам хийх зар гошуу дамжин тарж сайн бүх мориор алдартай
дүүрэгч Вангийн хушууныхныг хөдлөгжээ. Дүүрэгч Вангийн хушууныхан бол Завхан аймгийн Цэцэрлэг сумын нутаг билээ. Ноёд дээдэс өөрсдийн нэр дээр гаргадаг бүх морьдтой анхаарал тавьж харц баралгуудаа дарж дарамтлав. Могоон гол зусаж байсан баян бигзийн баралгууд энхүү наадамд эзэн хатны унах морьдыг уяж хагсраах, хурдан морьдыг сойж сунгах, гоёлын хувцас оёх, асар гэр айрагшүүс бэлтгэх их ажил думбаж байлаа. Энэ үеэр үхэрчэнхүү нанцдад хязаалан шар арчаагүй жаахан амтан мэт бодогдоод байжээ. Үхрийн бэлчээрт бигз баяны шаруудыг эвэрдэж барин эргүүлэхэд дөрвөн хөл нь газраас хүндирж сарвалзаж байдгийг Нанзатхүү хэн бүхний хийж чаддаг зүйл гэж боддог байжээ. Нэгэн орой үхрийн зилэн дээр явж байтал баяны залуухан хатан Нанздад зориуд ойртон ирээд "Чи чинь бяруу тугал бэртээ чих гээд яасан бэртаа болчихов?" гэд цоргин ширтгэд самгарцсан хүүд имэйл "Монгол шарыг хүмбүр өргөдөг үсттэй" гэжээ. "Үгүй юу, шар өргөдөг сайн бүх ойртой дуулдахаа болсон байх шүү дүү минь" гэд алаг нүдэрэ намжирдаад өнгөрөв. Хатавчийн хүрээний наадам эхлэхийн урд орой Нанзатхүү өөрт нь талтай байдаг эзэн хатанд "Би Монголын шар өргөж эргүүлж чадна. Хатавчийн наадамд очиж барилдаж үзэх юмсан" гэхэд "Дүү минь, би гадарлаж байгаа. Барилдана гэдэг чинь эр хүний ажил" гэв. Баян ачаа хөсөг зарц уяач нараа дагуулсаар гарах болоход залуу ихнэр нь "Би одоогоор явж чадахгүй. Би муу байна. Миний морийг үлдээгээрэй" гэд хоцорчээ. Наадамчдыг явсны дараа баяны хатан Нанзатхүүг дуудуулан уулзаад "Чи миний хар морийг унаад наадамд яв. Сайн барилдаарай. Харин очих замдаа ойгоны хойд эрэгт байдаг бардаа өвгнийд очиж уулзаарай. Цаадуулдаа эрт үзэгдээд хэрэггүй байх шүү" гэлээ. Хүү баярлан гарч давхисаар зааж өгсөн өвгнийд очиж учраа хэлбээс том янхгар биетэй өвгөн их л анхааралтай ажиглаад Чи юу н барилдаж үзсэн үү гэхэд "Би том хүнтэй барилдаж үзээгүй. Хязаалан шар өргөж эргүүлж үзсэн хөнгөн байх шиг санагддаг юм." "За хөө минь, чи хийц муу тайхан хүн байна. Учраагаа лавхан буугуулдаж барин тонгорох хэрэгтэй. Гэхдээ дэвжээний голд нэг хонхор бий. Түүний ирмэгц тонгороорой" гэд ширэн савнаас нандинан хадгалсан зодог шуудаг гарган өгч өрөөсөн хацрыг нь үнсээд "Сайн барилдана хүү минь" гэд явуулав. Нанзатхүү наадам эхлэхийн өмнөхөн ирж нэрээ өгөөд тэр дороо нэг том бүхийн аманд очив. Амлсан бүх Нанздыг оог тоосон шинжгүй хагас дутуу үрж барьж авах гэтэл хүү ухарсаар өвгний хэлсэн хонхрын ирмэгт ирэхийн хамт буугуулдан барьж лавшруулан тонгороод авчихв. Тусгай асар бариулан тугслан сууж наадам үзэж байсан бигз баян хүүг зодоглон гарч ирэхэд тань ядан байснаа бараа бологчтой. Энэ саваагүй золиг юу хийж авнав? Мал эзгүүд нь бушуу буцаа наатахыга гэлээ. Нанзад хоёр давсныхаа дараа эзэн баянаасаа айж нуугдхаа болж бөхчүүдийг бараадах болов. Бөхчүүд ч хүүг сонирхон ажиглаж тоож байгаа нь гэж жигтэй ихэн. Өвгний зааж өгсөн мэхийг тэмдэгт газраа тааруулж хийсээр үзүү төрөнд үлдэж эсрэг бүхтөөгөө золгож автал хөлийн цэцэд сууж байсан өвгөн засуулууд "Хөөй хүүхэд, наад хонхорд чинь учир их байна шүү" гэж хашгирч байв. Нанзатхүү учраа бөхөө хонхрын ирмэгт хаман авчирч 7 дахь удаага тонгорч төрүүлвэ. Наадам тарснаар баян бигз байн "Миний бүх төрүүлсэй, миний бүх төрүүлсэн шүү" гэж их л маадгар явсаар гэртээ харж Нанзатхүүд гэр мал таслан өгөөд "Чи одоо бүхийнхөө мөрийг хөөж амьдрна байгаа" гэсэн юм гэдэг. Туулаа нэвртэй. Арст Бовян гэж ихээ тэнхээтэй сайн бүх мөнх хайрхан сумын нутагт амьдарч байжээ. Тэнхээ чадал ихтэй боловч наадамд олон удаа зодоглоогүй юм. Мөнх хайрхан сумын алгийн гол гэдэг газарт энэ хүний 3 тулга чулуун дээр тавьсан урд цоохор авдрын чинээ цул чулуу байдаг юм.
Тэр чулууны доор тавьсан 3 тулга чулуу нь тус бүрдээ төлгөн хоньны хэмжээтэй юм гин. Тэр газрыг нутгийнхан Бовиан дов гэж нэрлэнэ. Нэгэн өдөр Бовиан үхэр гаргаж байхад ноён ирж айл сургалахад ноёноо үзэж сандрахдаа эвдэж байсан үхрийнхээ гоёыг ганц гараараа их л дээшээ өргөн тэр уулын цаана тийм довын өмнө овоотой замаар гихчлэн айлыг зааж өгчээ. Ноён хүч тэнхээг нь маш ихэд бахтан биширч бодын хүчтэй хүн гэж хүндэтгэн бод хар Бовиан гэж нэрлсэн гэдэг. Баян үлгийн аймгийн Булган сумын хайрт үзүүр химэх газарт айрст Бовианы өргөж эмээлтэй морь давуулж хайсан 400 кг орчим хар чулуу 3 тулга чулуун дээр тавиастай бий. Уг чулууг өргөж шидэхэд маг гутлынх нь уул ханзарч газар үлдэхэд гэртээ ирж авгаадаа. Олигтой гутал ойсонгүй юу гэж уурлаж байжээ. Маг гутал. Өрийн хай гутал. YouTube дээр Тулааны нэртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг таалагдсан бол лайк товчоо дараарай. Мөн description хэсэгт газрын гаваас подкаст руу дамжин орох холбоос бий. Тулааны нэртэйгийн шин суугаа дэмжиж subscribe товчоо дарахтал хангалттай. Танд, таны гэр бүлд эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.